За сайн байцгаана уу? Та нартай энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр энэ амралтын өдөр болж байна. Тэгээд маш гайхалтай амралтын өдөр болж байна. Одоо ингээ 10 сарын энд гарсан гэхэд бол нар сайхан ээгээд өөлгөө ерөөсөө энэ 10 сар бол маш гайхалтайгаар эхэлсэн. Тэгээд өрнөж байна. За тэгээд дараагийн 7 хоногудад бол бас маш олон зүйлүүд өрнөсөн саруудад бас жилүүдэд маш олон гайхалтай үйл явдлууд болох явцад бид нар одоо явж байна. За энэ пошт бол 10 сард гэхэд бол ер нь ингээл үүлэн гараад нэг тийм саарл болоод баг юм дулаахан байхгүй нар гартгүй ч юм уу те ховор болоод эхэлдэг. Тэгтэл болоод цаг агаарт хүртэл өөрчлөлтүүд ороод гайхалтай сайхан өөрчлөлтүүд ирж байгаагийн тохиож байна. За өнөөдөр би та бүгдтэйгээ бас маш чухал сэдвийн талаар ярихыг хүсэж байна. Бүр энэ талаар ойрын хэд хоног ярих хэрэгтэй бүр санагдаад толгой төрийн бодлууд яваад исэн. Тэг өнөөдөр бол энэ талаар бичлэг хийхгүй болохгүй. За өнөөдөр бол би маш одоо олон хүмүүсийн бодоогүй байсан зүйлүүдийн талаараас ярьж магадгүй. Тийм болохоор жоохон сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай гэж хэлхийг хүсэж байна. Гэхдээ энэ талаар бол угаасаа хүн болгон сонсоод мэдж байх хэрэгтэй. Тэгээд бас өөрсдийгөө бүх шатанд нь бэлдэж байх хэрэгтэй. За өнөөдөр ярихыг хүссэн сэдв юу вэ гэх юм бол өхөлтэй хэрхэн нүүр тулах вэ гэдэг талаар өнөөдөр ярихыг хүсэж байна. За энэ бид төрсэн хүн болгоо нэг л өдөр энэ биеэ орхиж явах нь ойлгомжтой, тийм ээ? За тийм болохоор хүмүүс өөрийнхөө энэ махан биетэй өөрийгөө ингээд бүр өөрийг яг л энэ зөвхөн махан биеэр төсөөлж болохгүй. Бид нар бол энэ махан бие бол биш. Бид нар бол бодол биш, бидний сэтгэл зүй бол биш, бидний эго бол биш, бидний махан бие бол бид нар биш. Юу жинхэнэ бид нар вэ гэх юм бол бидний дээд бие буюу сүнс байгаад байгаа. За сүнс маань юу вэ гэх юм бол ухамсар байгаад байгаа. Тийм ээ? Тийм болохоор бид нар энэ биед түр хугацаанд л амьдрах гэж ирсэн. Түр хугацаанд сурах ёстой зүйлүүдээ сурах гэж ирсэн, мэдрэх ёстой зүйлүүдээ мэдрэх гэж ирсэн, хийж бүтээх зүйлүүдээ хийж бүтээх гэж ирсэн. За тэгээд тэр зүйлүүдээ биелүүлчихэд бид нар ингээд өөр хэмжээс рүү орно. За өхөл гэдэг маань юу гэсэн үг вэ гэвэл өөр хэмжээс рүү орохыг хэлж байгаа. Энэ матриксийн програм бол хүмүүсийг өхлөөр бол маш их манипуляц хийдэг, тийм ээ? Шашин бол хүмүүсийг бас энэ програмуудыг бүтээдэг, энэ манипуляцид оролцдог гол том ажилбаруудын нэг. Тэгээ тийм болохоор шашин дээр юу гэж заадаггүй. За Аз болоход бол Монголд Азууд за тэр буддийн шашинтай хүмүүсүүд бол нэг жоохон бас дараа төрөл мөрөл гэдгийг бас мэддэг болохоорс арай гайгүй тий. За тэгсэн ч ихсэн хүн болгон өхлөөс айдаг. Шашин болвол хүмүүсийг нь өхөл гэдэг зүйлээр нь зүйл дээр нь барьж айлгаж тоглоом идэг. За тэгээд тэрийг нь даламдуулж авал манипуляц хийж хүмүүсүүдийг бол өөрсдийнхөө үгээр байж өөрсдийнхөө гар хөл болгож ашигладаг байна. За тэгээд сүүлийн одоо манай дэлхий рүү маш өндөр энерги орж ирж байгаа. 10 сарын 3-нд бол сүүлийн 7 жил орж ирээгүй маш өндөр энерги манай дэлхий рүү орж ирсэн байгаа. За тэр энергийг бол хүмүүсүүд бас маш их мэдэрсэн байгаа. Яаж мэдэрч байгаа? Маш их өндөр энерги орж ирж байгаа үедэд бол бидний бие бол маш их амралтыг шаарддаг байгаа. Хүн гів гинт ингээд эрч хүчээ алдаад унтаж амармаар санагддаг тий. Бүр би энэ бүр ерөөсөө энэ өндөр энергиор орж байгаа болохоор бас биеуд нь бас цэвэрлэгээний ажил хийх хэрэгтэй байгаа. За тэгээд дээрэс нь бас сүнснүүд бас өөр хэмжээс рүү аялах шаардлагатай байгаа болохоор ингээд түр хугацаанд бие орхих шаардлагатай байгаа. Илаарших шаардлага байгаа. Амрах шаардлага байгаа болохоор хүмүүс ингээд амрах хэрэгтэй болоод байгаа. За сүүлийн 2 хоног бол би бас тийм байдлыг маш их мэдэрсэн. 3 4-нд бол маш их тэр байдлыг мэдэрч ингээд амралтыг урт өгсөн байна. За энэ өндөр энерги орж ирж байгаа үедэд бол хүн
аль болох ганцаараа байж өөрөө өөртөөгөө ажиллах хэрэгтэй байгаа. Өөрийнхөө одоо бид гарч байгаа өөрчлөлт, сэтгэл санааны байдалд ямар өөрчлөлтүүд ороод байна, юу мэдрэл, ямар мэдрэмжүүд орж ирээд байна, ямар бодлууд орж ирээд байна, ямар трауманууд буцаж орж ирж байна гэдэг байдлууд дээр ажиглалт хийж тэрийг ларшуулах тал дээр ажиллах хэрэгтэй байгаа. За тэгээд энэ өндөр энергиуд орж ирж байгаа болохоор манай дэлхийн энерги бол өндөр хэмжээр авчиж байгаа. За тэр хэмжээгээр бол 3D-ийн маш олон хүмүүсд дараагийн жилүүдэд энэ дэлхийгээс явах болно. Би бол өөрийнхөө бичлэгүүдээр та нартай бол үнний талаар хуваалцдаг. Тийм болохоор үнэн бол дандаа тийм сайхан амттай чихэрлэг байдаггүй. За тэгээд яагаад маш олон хүмүүсд энэ дэлхийгээс явах вэ гэх юм бол хараа тэр энергитэй маш их холбоотой байгаа. 3D-д амьдарч байгаа хүмүүсүүд маш их сөрөг энергитэй хүмүүсүүд маш их байгаа. Амьдрал бол тэр хүмүүсүүд маш олон боломжуудыг олгосон. За 50, 60, 70 жилийн хугацаанд ингэ боломжуудыг олгоод өөрөө өөртөө ажиллаач, өөрийгөө өөрчлөөч, энэ амьдралын замыг өөрчлөөч те. Эрэг зам руу орооч, шудраг замаар амьдраач. Амьдралынхаа хийж бүтээх ёстой зүйлүүдийг хийж бүтээгээч гэж өчнөө олон тохионууд боломжуудыг олгосон. Тэгээд тэрийг сонсохгүй тэрнийг бүр гүжүүдэлж явсаар агаад одоо ингээд энд хүрсэн хүмүүсүүд бол тэгээд яах ч аргагүйгаас ингээд өөрчлөгдөхгүй. Тэгээд тийм болохоор манай дэлхийн энергитэй бол тэдний энерги тохирохгүй болчиход байгаа аахгүй юу? Манай энерги бол дэлхийн энерги өндөр болоод байгаа. Тэгтэл тэр хүмүүсийн энерги маш доор байгаад байгаа болох тэр яах ч аргагүй манай дэлхийн одоо цаанаас ингээд цэвэрлэгийнхаа үйл ажиллагаа хийж байгаа. Одоо энэ сөрөг зүйлүүдээс хүмүүсүүдээс сална, сөрөг үйл явдлуудаас сална. Тэгээд дээр үеэс хойш бол маш олон одоо түүх энэ шашны дээр бол ингээд сүнслэг хүмүүсүүд ирж энэ үйл явдлуудыг энэ дэлхийд гарах том өөрчлөлтүүдийг зөвхөмжөөсөн хүмүүсүүд байдаг. Одоо Библиэлд ч юм уу те бичсэн байдаг одоо Есүс бусаж ирэх ч юм уу те гэдэг Есүс бусаж ирнэ гэдэг чинь болоод энэ 5D орчныг 5D-ээр манай дэлхий орж энэ бүх зүйл гоё эрэг зүйл рүү орох талаараа бол зөвхөн жилжсэн байгаа да. За тэрийг бол угаасаа тэгээ Библийн ном тэрнийг одоо ингэж бичсэн хүмүүсүүд бол тэр заавруудыг бол манипуляц гэж өөрчилж одоо буруу хүмүүст ойлголтууд өгсөөр ирсэн. За тэргээд тэрнийхээ цаадах наадах юм ингээд ойлгодог хүмүүсүүд бол тайлбарлаж хэлж ирсэн хүмүүсүүд бас байгаа. За энэ мэдлэг бол мэдээж хэрэг том өргөн хэмжээнд дэлгэрээгүй. Гэхдээ одоо бол дэлгэрч эхэлж байгаа. За тийм болохоор бид нар бол маш чухал үед амьдарч байгаа. Тэгээд одоо бид нар сүүлийн үед харж байгаа. Одоо энэ сүүлийн саруудад энэ жил за тэг өмнөх жилүүдэд маш олон хүмүүсд одоо үүд болсон тийм ээ. Бие орхиж явсан байгаа. За энэ бол бас маш олон зүйлүүдээс холбоотой л да. За тэг нэг гол шалтгаан нь бол хамгийн том шалтгаан бол бас 4 жил болсон үйл явдлыг бол 3 жил болсон үйл явдлыг бол дуртахгүй байхын аргагүй. За 3 жилийн өмнө 4 жилийн өмнө гарч ирсэн одоо том дэлхийг дөрвөөс одоо хуурамч өвчин гэдэг зүйл гарч ирсэн. За тэр үйл явдлаас болоод маш их том хүн төрөлхтөнд бол туршилтыг хийсэн байгаа. Одоо хүн төрөлхтнийг бол харах шиг үзсэн гэсэн үг байгаа. Хархан дээр л туршилт хийдэг шүү дээ тий. Одоо энэ тариа одоо хүний бид эрг өөрчлөлтийг авчрах нь уу, эмчилгээ хийх нь уу, за эсвэл бол бүр эсрэгээр нас шашгилдаг тийм ээ. Энэ тариа мараа одоо бол хүний бид ямар реакц өгөх нь үү, яаж хувийг хордуулах нь үү, хэр хэмжээнд хурдан хугацаанд одоо ямар төвшөнд аваачих нь үү, ямар үр дүн үзүүлэх нь үү гэд энэ бас сөрөг зүйлүүдээр ч гэсэн бас ашигладаг шүү дээ тийм ээ. За энэ үйл явдал бол болсон байгаа. Тэгээд энэ үйл явдал бол маш олон дэлхийн хүмүүсүүдийг бол хуурсан үйл явдал болсон байгаа. За тэгээд тэр хууралтанд давтаад маш олон хүмүүсүүд бол одоо тэр одоо би YouTube дээр хийж болох юм уу одоо censorship маш их болсон болохоор одоо бичлэгийг маань юу яаж магадгүй цааш нь ингээд өргөжих хандлагыг нь бол багасгаж магадгүй болохоор хэлж болох хэсгийг бол мэдэхгүй байна. Гэхдээ яг бол хэлчихээ. Тэгээд маш олон хүмүүсүүд бол тариа тариулсан байгаа тийм ээ. За тэгээд зарим хүмүүс нь бол нэг тариаг нь хийлгсэн байгаа, зарим нь бол хоёрыг нь хийлгсэн байгаа, зарим нь бол гурыг нь хийлгсэн байгаа, зарим нь бол дөрвийг нь хийлгсэн байгаа. За тэр тариа бол маш том зорилготой байсан. Яагаад гэвэл тэд нар бол энэ сүнсний сэрэлт маш эрчтэй одоо ирж байгаа гэдгийг бол мэдсэн болохоор энэ сүнсний хөгжлөөс нь хүмүүсийг таслах, 3 дахь мэлмийг нь хаах.
За тэгээд хүний энэ биеийн эсэргүүцэх чадварыг үгүй хийх. За цаашлаад бол бүр тэр тариаг зарим хүмүүсүүд бүр тариулаад шууд реакц бий нөгөөд бол ингээд бие орхиж явсан хүмүүсүүд бол байгаа. Зөндөө байгаа. Тэрийг бол мэдээж хэрэг олон нийтийн мэдээллийн зүйлүүдээр бол сонсож чадахгүй, үзүүлж харуулахгүй угаасаа. За тэр талаар ч гэсэн ярьж исэн хүмүүсүүд бол бас мэрсэр хаасаагүй байгаа. За тэгээд тэр үйл явцад оролцсон хүмүүсүүд нэг хэсэг хүмүүсүүд бол харамсалтайгаар бол ингээд бие орхиж явж байгаа. Явж байгаа. Одоо явж байна. Тэгээд ойрын 3 жил тэр тусмаа маш их хүмүүсүүд энэ дэлхийг бол орхиж явах болно. За тэр нь үйл явдаас болоод бол бие орхиж явж байгаа хүмүүсүүд бас байгаа. За тэгээ тэрний хажуугаар бол бас энергийн түвшин бүр ерөөсөө доор түвшинд байгаа болоод ерөөсөө явхаас өөр аргагүй болж байгаа хүмүүсүүд бас байгаад байгаа. Тэгээ тийм болохоор одоо энэ өндөр энерги хүн болгоны өөр дээр ажиллахаас өөр аргагүй болгож байгаа. Өөр дээр ажиллаж зөв зам руугаа орох, зөв хүн болох, тэгээ амьдралаа илүү утга учиртай болгох. Энэ сүнслэг оршихуу гэдэг зүйлийг ойлгох, өөртөө холбогдох. Энэ зам руу бол одоо хүмүүсүүдийг хүн төрлөختнийг бол оруулж байгаа. Тэгээд энийг нь ойлгохгүй ингээ гүжүүлээд яваад байгаа хүмүүсүүд бол угаасаа тэгээд эрт оройгоо одоо тэгээд явахаас өөр аргагүй болж байгаа. За би энэ зүйлүүдийг ярьж байгаа нь бол та нарыг нэг тийм айдас давтуулах гэж яриад байгаа зүйл бол ерөөсөө биш. Миний бол зорилго бол ерөөсөө хүмүүсийг айдас давтуулах бол биш. Би бол энэ зурагтаар гараад энэ мэдээ шиг биш. Мэдээнүүдээр бол дандаа хүмүүс айдсыг авдаг. Төгшөөрийн байдлыг авдаг тийм ээ. Энэ бол миний зорилго биш. Гэрэлтэй ажилдаг, хайрын энергитэй ажилдаг хүмүүсийн зорилго бол биш. Гэтэ хамгийн гол чухал зүйл бол хүн ухамсараас ирээж үнэтэй тулгарх зүйл бол хамгийн чухал байгаа. Хүн үнэтэй тулгарч ээж өөрийгөө тодорхой хэмжээний зүйлүүдээс хамгаалж авч гардаг байгаа. За авч гараад зогсохгүй бүр хүн үнэхээр ухамсараа өндөр түвшинд аваачих юм бол бүр өөрийгөө илааршуулад, өөрийгөө өндөр түвшинд аваачаад өөрийнхөө сүнсний зорилгыг олгоод өөрийнхөө хийх ёстой зүйлүүдээ хийж бүтээгээд энэ чухал үйл явцад өөрийнхөө ролыг бүтээгээд явах ёстой. За тийм болохоор ийм үйл явдал ойрын хугацаанд бидний хүлээж байгаа. Тийм болохоор бидний ойрын хүмүүсүүд ч юм уу хүн төрөлхтний хүмүүсүүд одоо дэлхийн хаасаг маш олон хүмүүсүүд одоо явах болохоор энэ үйл явцад бол бас сэтгцийн хувьд өөрсдөө бэлдээд тийм ээ сэтгэл зүйн хувьд өөрсдөө бэлдэх хэрэгтэй. Тэгээд олон хүмүүс яваад энэ гол ойлгох зүйл бол бид нар хүн болгон эндээс явна. Эрт оройгоо угаасаа явна. Тийм болохоор нэх ингээд бүр ингээд хүл гэдэг зүйлийг болоод нэх айхтар хүн дээр хүлээж аваад бүр яана энэ ойлж унжаад бүр ерөөсө хэрэг ингээд ойр татныхаа хүмүүсийг алдсан бол бүр хизээч ахиж тэр хүнтэйгээ уулзч чадхаа болчлоо. Ингээд бүхэн дуусчлаа гэдэг зүйлүүдээр ойлгож болохгүй. Тэр хүний зүгээр л бие л орхиод явж байгаа өөр хэмжээс рүү л орж байгаа. Хэрвээ та хүсэх юм бол өөрийнхөө энергийн түвшнийг өөр хэмжээст аваачаад мэдрэмжээ өсгөж чадах юм бол та тэр хүмүүстэй хизээч хаач хамаагүй холбогдох боломжтой. Тэр хүмүүс бидний мэдрэмжээр холбогдох боломжтой. Тэр хүмүүс ингээд угаасаа тэр сүнснүүд ухамсарууд болоод ингээд энэ тэндгүү байгаа шүү дээ. Ингээд бидний хүрээлэл байж л байгаа. Тийм болохоор энэ зүйлийг одоо тэгж хүн дээр хүлээж авч өөрсдийнхөө энергийг навсангааж тийм ээ гашуудлын интерт болоод их автаад ах шаардлага ерөөсөй байхгүй. Тэгээ өөрсдөө яг үнэхээр өд болсон хүмүүсүүдтэйгээ өвгдээцүүдтэйгээ тийм ээ ойр дотныхаа хүмүүсүүдтэй бол хизээл сайхан өөртөө сууж агаад тэд нартай ингээд холбогдох хүсэлтэй байгаа илэрхийлээд ингээд телепатик way одоо бодлороо энергийн түвшинд мэдрэмжийн түвшинд холбогдох боломж байгаа. За тэгэд бас магадгүй энэ бичлэгийг бас үзчихэж магадгүй хүмүүс бас байж магадгүй одоо ингээд удахгүй одоо энэ бие орхиж явах гэж байгаа хүмүүсүүд ч бас байж магадгүй те хүн болгоо ер нь болоод бас нөхөлтэй бэлдэх одоо яг бүр өхөл нь удахгүй ингээд ирэх гээд байгаа бүр ингээд бид нар ч бидний сүнсүүд бас өгнө шүү дээ те бид нар тохио өгөөд одоо за ингээд удахгүй ингээд чиний явах цаг цанд болж шүү үнэхээр дээд битэйгээ холбоос сайтай хүмүүсүүд болоод одоо тэр өндөр энергийн түвшний хүмүүсүүд
Тэ? Гэгэрсэн хүмүүсүүд бол угаасаа хизээ энэ бие орхиод явахаа гэдгийг бол мэддэг. Тэгээ тийм болохоор тэд нар угаасаа эртнээс бас тэр үйл явцдаа өөрсдөө бэлдэж ирдэг. Биеэж бэлдэж ирдэг, оюун санааны төвшөнд ч гэсэн өөрсдөө бэлдэж ирдэг, сэтгэл зүйн хувьд ч гэсэн бэлддэг. Тэгээ энергийн төвшөнд ч гэсэн бүх зүйлүүдээ бүх шатанд нь бэлддэг байгаа даа. Тэгээ ийм хүмүүсүүд магадгүй үзэж магадгүй тэгээд энэ бол тийм айхтар сөрөг зүйл бол биш шүү дээ. Хүн болгол угаасаа орхиод явна, тийм ээ. Тийм болохоор нэг тийм ингээд энд үлдэх гээд бүр ерөөсө чаргууцалдаад байгаад ах шаардлага байхгүй. Үнэхээр ингээд сүнс чинь цаашаа яваад өөрийнхөө хийх ёстой зүйлүүдээ цааш нь өргөжлүүлээд хийх гээд шүү дээ, тийм ээ. Энэ зүгээр л байгалийн үзэгдэл. Бид нар энд үзэх ёстой зүйлүүдээ үзэл цаашаа явах ёстой. Тэгээ тийм болохоор ингээд явах ёстой цагт болчихсон байгаа бол ингээд заавал ингээд ойр дотны хүмүүсүүд ингээд санаагаа заваагаад яачих хийчих бол гээл те. Эсвэл нэг ид баялагтаа шуналдаа автаад ингээд миний ид баялаг хин хураа ингээд хувааж авах бол гэдэг нэг те. Сонь юм дээр ингээд төвлөрөд ах шаардлага юусаа байхгүй. Хин ч одоо угаасаа энд хураасан өв хөрөнгө юу гэдгийг одоо тэр их мэдл те. Тэр гоо үзэсгэлэнгээ аваад явахгүй цаашаа. Бүх зүйл бол төр зурих. За тэгээд бэлдэж эхлэх хэрэгтэй ах нь. Хамгийн чухал мэдэх ёстой зүйл бол хүн бие орхиж явахдаа бол айдас давтахгүй байх хэрэгтэй байгаа. Айдас давтах юм бол бидний сүнс цаашаа явж чадахгүй энэ ертөнцид гацах магадлал өндөр болдог байгаа. За гацлаа гэж бодоход гацхгүй маа гэж бодоход дараа төрөлтөө маш их тийм айдсаар дараагийн амьдралаа үргэлжлүүлэн амьдардаг байгаа. Тэгээ тийм болохоор энэ үхэлтэй нуур тулгарах яаж ингээд энэ бие орхиж явах талаар бол харамсалтай мэдээлэл маш бага байгаад байдаг. Тийм болохоор хүмүүс мэдхгүй зүйлээс маш их айдаг. Тэгээ яг юу хүлээж байгаа бол гэдэг талаарх мэдээлэл бас байдаг болохоор хүмүүс маш их айдас дунд энэ хэмжээсээ орхиж явдаг. Тэгээ энэ маань болохоор ингээд бас матриксын програм яваад байгаа л да. Хүн ингээд айцтай байх тусмаа өхлийн дараа юу болдгоо те. Бид нар энэ бие орхиж явсны дараа бид нар юу хүлээж яадаг вэ? Хаашаа явах хэрэгтэй гэдгээ бид нар мэддэггүй болохоор энэ бол матриксын бас гол энэ сүнснүүдийг барьж авч буцаж энэ нөгөө reincarnation гэдэг энэ байдалд нь барьж авч үлдээгээд байдаг. Боолчлоо. Одоо бид нар чинь энэ бие хааныхаа төвшөнд боолчлын хэмжээнд байгаа. Бас сүнсний хэмжээнд бас боолчлалт байгаа шүү дээ. Тэ энэ талаараас мэдээлэлд бас маш бага байгаад байдаг. Тэгээ яг энэ матрикс гэдэг юу ч нь бол энэ манай дэлхийг хүрээлээд 3D хэмжээст байгаа 4D хэмжээс төвлөрөлт байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор эднэр болоод ингээд сүнслүүдийг ингээд 4D өөд болсон одоо ингээд бие орхиод явсан сүнслүүдийг ингээд барьж аваад янз бүрийн зүйлүүдээр бол барьж аваад тэгээд ингээд буцааж бие рүү буцааж 3D хэмжээс рүү төрүүлээд идэг. За энэ талаар би одоо дараагийнхаа бичлэгээр бас жоохон дэлгэрүүлж яриа. Энэ бичлэгээр дээр бол яг энэ хөлтөө яаж тулгарах талаар жоохон ярих гээд байгаа. Тодорхой жоохон ойлголт өгөх гээд байгаа болохоор энэ бичлэг бол нэг их удаан болгомооргүй байна. За тийм болохоор хүн бүх шатанд нь өөрийгөө бэлдээд маш их тайван байгаад тийм ээ өөрийнхөө хийж гүйцэх ёстой зүйлүүдээ хийж гүйцэлдүүлээд за тэгээд хэлэх ёстой зүйлүүдийг хэлэх ёстой хүмүүсүүд нь хэлэх те уучлах ёстой хүмүүсүүдийг нь уучлаад сэтгэл санаагаа одоо энэ бүр чөлөөлнө гэсэн үг байхгүй юу? Одоо шунал мунд бүх зүйлүүдээ энэ цэгцлээд тэгээд энэ бие сайхан бэлдээд энэ ментал төвшөнд бас ингээд өөрийгөө бэлдээд ингээд бүх зүйлүүдээ өөрийгөө гоо чөлөөлөөд за яг тэр мөч ирлээ гэхэд бол гоо биеэ суллаад маш сайхан зүйлүүдийг төсөөлөн бодоод тийм ээ маш ингээд гой сайхан ертөнц рүү би явж гин гэж төсөөлөн бодож маш их аз жаргал тайван байдалтайгаар энэ бие орхиж явах хэрэгтэй. За тэрэнд нь бол хажууд нь байгаа хүмүүсд бас туслах хэрэгтэй шүү дээ тий. Заавал ингээд яана инээ уйлж унжаал ингээд бүр нэг айхтар юм болоод ах шаардлага байхгүй. Тэгээд эргэн тойрны хүмүүсүүд бас маш их нөлөөнүүд байгаа болохоор ингээд бас сайхан тийм ээ гоё энерги явуулаад хайр энерги явуулаад эрч хүч явуулаад тийм ээ тайван байгаад тийм ээ тэгээ бас гол нь залбирч бас болно гэд сүнсийг ингээд маш өндөр энерги рүү тийм ээ гэрэл рүү аваачаараа гэж залбирах хэрэгтэй. Тийм бас бодлыг төсөөлөн бодлыг бас явуулах юм бол сүнс ингээд эерэг энерги гэрлээ олохдоо бас маш амар болдог байгаа.
гэрэлтэй одоо их ус бүртэй холбогдоход маш амар болдог байгаа. Янз бүрийн тэр битүүдэд одоо боочлогдох биш. AI-д ч юм уу боочлогдох биш. За өнөөдөр энэ хэмжээнд хүргээд өнөөдрийн бичлэгийг дуусгая. Тэгээд бас сүүлийн би сая 10 сарын 2-нд хийсэн бичлэг байгаа. 10 сарын 2-нд бол маш гайхалтай өдөр болсон гэж би та нарт хэлсэн байгаа. Тэр өдөр бас дараагийн өдөр нь 3-нд бол маш өндөр энерги манай дэлхий рүү орж ирсэн байгаа. Тэгээд тэр өдөр бол би бяцлал хийж байхдаа бол бас миний бяцлаараас дамжуулж бас бодол орж ирсэн л дээ. Дараагийн хийх ажил маань орж ирсэн. Ганцаарчилсан монгол хэл дээр монгол хүмүүсүүдтэйгээ ганцаарчилсан болон курс бүлгээр ажиллах тэр курс хичээлийг явуулах санаа орж ирсэн. Тэгээд бас маш олон хүмүүсүүд бас бичиж байгаа над руу ингээд энэ үйл явдлуудтай байна. Ийм байдлуудаас яаж гарах уу гэж байгаа. Тэгээд хэрэгцээ маш их байгааг би бол мэдэрч байгаа. Тэгээд тийм болохоор энэ курсаа бол эхлүүлэе гэж бодож байна. За тэгээд хүмүүсийн хэрэгцээг харж байгаа хэр их хүмүүсүүд холбогдох нь тэрийг байдгийг харж агаад нэг тийм том групп биш те. Эхний ээлжинд бол ингээд нэг 8 хүний групптэй те. Ингээд хэрвээ тэрнээс их хэмжээстэй хүмүүс байх юм бол тоотой хүмүүс байх юм бол тэрийг хуваагаад тийм ээ. Ингээд аль болохтой цамхан дуу ингээд хэд хэдэн группүүд байгуулж агаад ингээд хүмүүсүүдтэй гоё тулж ажиллаад үнэхээр яг өөртөө ажиллах сонирхолтой байгаа тийм ээ. Өөрийгөө ойлгох хүсэлтэй байгаа. Өөртөө холбогдох, өөрийнхөө одоо амьдралыг илүү утга учиртай болгох, аз жаргалтай, эрүүл их болгох тийм ээ. Сонирхолтой байгаа. Үнэхээр өөрөөр ажиллах хүсэлтэй, сонирхолтой байгаа тийм хүмүүсүүд над руу холбогдож бичээрэй. Тэгэхгүй тэгээ нэг зөвхөн сонирхоод ингээ явж байгаа тийм хүмүүсүүдтэй бол ажиллах сонирхол байхгүй. Би өөрийнхөө энергийн цагийг бас маш их хүндэлдэг. Тийм болохоор та нарыг ч гэсэн тийм байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ тийм болохоор дараагийн бичлэгээр би энэ курсынхаа талаарх тодорхой мэдээлэл, дэлгэрэнгүй мэдээллийг оруулах болно. Тэгээд та нар маань үнэхээр сонирхож байгаа тий болол бас тэр бичлэгийг олж үзээд тэгээд надтай бас холбогдоод ганцаарчилсан бас сургалтыг авах хүсэлтэй байгаа хүмүүсүүд бол бас над руу шууд бичиж болно шүү. Facebook руу тий мэйл руу ч юм уу бичээд холбогдоорой. Тэгээд угаасаа энэ чухал цаг үед бол би энэ олон жил өөрийгөө бэлдэж ирсэн болохоор өөрийнхөө мэдлэг туршлагаа бол та нартай харамгүй хуваалцаж та нарт энэ чухал процесст ч юм бол туслахтаа би таатай байх болно. Тэгээ тийм болохоор надтайс холбогдож болно шүү. Тэгээд дараагийн бичлэгээр би бас энэ дэлгэрэнгүй мэдээллийг та нартайгаас хуваалцъя. Тэгээд энэ гайхалтай өдөр энэ сайхан нар ээж байгаа. Үнэхээр нэрээ сайхан байна. Амралтын өдөр байгаа далаа дээр маш олон хүмүүсүүд байгаа болохоор би ингээд жоохон өөр газар чимээг орчинд бас ингээд гоё бичлэгээ хийж байна. Тэгээд энэ өнөөдөр ярьсан чухал сэдв бас та нарын амьдралд бас маш их хэрэг болно гэж бас итгэж байна. Яагаад гэвэл би ч гэсэн өөр энэ мэдлэгийг бас хайж байсан. Тэгээ хөө энэ мэдлэгийг мэдээд ирэхлээрээ маш их олон айдасаас өөрийгөө чөлөөлж эхэлдэг. Матриксын програмуудаас өөрийгөө чөлөөлж эхэлдэг ба. Бидний чинь гол зорилго бол өөрийгөө чөлөөлөх энэ бүх энэ матриксын програмууд энэ болсон болоогүй ихтгэл үнэмшүүлүүдээс өөрийгөө чөлөөж үнэхээр эрх чөлөөтэй болж тэ аз жаргал эрч хүчээр дүүрэн утга учиртай амьдрах нь бол бидний хамгийн чухал зорилго байгаа даа. Тэгээд энэ бичлэг маань та нарт таалагдсан бол миний чаналыг subscribe хийгээрэй. Тэгээд лайка дараарай. Гоё эерэг энергитэй комментуудыг бичээрэй. Тэгээд энэ мэдлэг маш үнцэнтэй хэрэгтэй мэдлэг болохоор цааш нь хүмүүсүүдэд тарааж энэ мэдлэгээ хуваалцаарай. Бид нар одоо шинэ дэлхийд амьдарч байгаа. Энэ шинэ дэлхийд бол бид нар олж мэдсэн бүх зүйлүүдээ ингэж бусдтай хуваалц, хамтдаа бид нар урагшлах цаг, хамтын үйл ажиллагаа бол энэ шинэ дэлхийд бол хамгийн чухал үйл ажиллагаа. Ганцаараа л ингээд булгнаад явж идэг үе бол биш. Тэр бол 3D-ийн хэмжээс. Тэгээ бид нар хамтдаа бие бинийгээ дэмжиж, хамтдаа энэ хүчээ сэрээжж энэ шинэ дэлхийг бид нар хамтдаа бүтээлцэх бааtruуд байгаа. За тэгээд дараагийн хамтлагаар уулзъя. Баяр та.